Hi. Hello. Hi guys. Сайн уу? Үгүй. Яа за. Яа, бичлэгээ хэлвэл зурхгүй. Хай манайхаа. Ер нь бол ингээд энэ бичлэг бол ингээд хийгдээд бүр нэлээд удацсан байсан. Гэхдээ би ингээд нэлээд их хоног үргэлжиллээ. Тэг надад ч гэсэн амар олон янз бүрийн юмнууд боллоо. Хичээл ном маань орлоо. Ажил төрөл хийж үзлээ. Тэгээд уг нь зөндөө олон бичлэгнүүд хийцэн байсан ч гэсэн дараа нь ингээд би нөгөө яг янзлах гэсэн чи амар сонирн болсон байсан. Тэгээд за дахиад бас нэг жоохон бичлэг хийж ер нь жоохон айтайхан хийж оруулъя гэж бодоод тэгвгүй. Тэгээ өмнөх байсан бичлэгэн дээрээ өнөөдрийнхөө энэ бичлэгийг нэмээд би та нарт ингээд өнөөдөр Конгогдэ Кюгийн яг ингээд дотор байрны ямар байд юм бэ гэдгийг өөрийнхөө яг нулимстай байрандаа орж ирсэн анхны өдөр болоод одоо бол байрандаа ороод би нэлээд хөрхөн олон онцсон. Тэгээ өнөөдрийн ийм хоёр тэр өдөр болоод өнөөдрийн ийм хоёр байр суурин дээрээс би яг ингээд та нарт өөрийгөө танилцуулж байна. Тэгээд одоо бол та нар яг миний яг анхны өдөр байрандаа нэг бүр нус нулимстайгаа гутгалдан байж ирсэн өдрийн бичлэгийг эхлээд үзнэ. Тэг үзье. Hello guys. За одоо бүгдээ хамт миний оюутны байранд яг ачаануудыг багалцгаая. Яг уйлсан байна. Тэгэхээр би та нарт царай харуулахгүй. Сайн найзаасаа салаад тэгээд одоо би ингээд ерөнхийдөө ингээ өөрийнхөө ачаануудыг ингээ задлаад ингээ шүүгөнд нь хийгээд орон жилийнхоо даавуу хийгээд гоё болгох гэж юм. Сонио эхэлж байгаа бичлэг. Тэр ч яг уу. Тэгээ одоо юмнуудаа гаргаж янзлаа. Тэгээ чамдаанаас задлана. Өрөөний хувьд болохоор ингээ үүднээсээ ороод тэгэнгүүтээ 0-т. Надад 0 нь бүр амар таалагдсан. Маш цэвэрхэн заяа. Дүүш мөс нь маш цэвэрхэн. Манай өрөөний охин бүр ингээ айл үшээ тогчоод бүх юмнуудаа гаргаад тавьсан байсан. Тэгээ эндээ юм толтой, эндээ юм яатай анамигийн царай. Тэгээ ингээд юм дотор ингээ хөрхөн шүлгтэй. Тэгээд ингээ хоёр талдаа ингээ хортой, ширээтэй. Хувцсны шүүгэн болохоор ингээ үүдэндээ юм байлээ. Тэгээд энэ шүүгэн хоосон байсан. Би энэ талд нь юмнуудаа хийн. Тэгээ би бас дайсоогоос үлгүр авах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Тэгээ би амар уйлсан царайтай орж ирэл заастаа руммейтийн манай анхны сэтгэл өстө шалчаас уйланхаа охин байна да гэж бодох сэтгэл үлдээхэндээ гэсэн чинь азарч гэхүү юугаарч гэхүү өрөөний манай охин алга. Тэм учраас миний уйланхаа шалчсан дүр төрхийг харахгүй нэ. За юмнуудаа багцгаая. Биш задлцгаая. The next day. За ормаа юм болсон байгаа заяа. Oh my god. Би ингээд энэ даавыг анх харчаад би бүр амар гоё төсөөлж авсан байхгүй юу? Яг гоо энэ даав тийм муу даав бол биш заяа. Маш гоё даав. Тэгээд яг гоё цэвэр даав. Тэгэнгүүтлээ би гол нь энийг ингэж ардаас нь хүнжил те ингэж гэрэлтэн гэж би ерөөсө бодоагүй байхгүй. Би энийг зүгээр л ингэж гоё те амар гоё эстетик те юм гоё юм цэвэрхэн байна гэж бодсон чинь цаанаас нь ингэ хүнжлэн гэрэлтэд юу цэвэрхэн харагдах амар сонио харагдаж байгаа байхгүй. Тэгээд юм ба. Тэгээд би нөө дэр авахгүй тэгээд энэ дотор би ингээд жоохон өвлийн цамцнуудаа хийцэн. За ингээд ормоо болсон. За тэгээд орныхоо доотлолт болохоор би энэ болохоор ингээд жоохон цагаан магаан төрлөлийн хувцснууд хийсэн байна. Энэ дотор болохоор нэг их одоо ойр хугацаанд өмсөхгүй хувцас. Тэгээд энэ дотор бол баг юм байхгүй. За тэгээд үүдний шүүгэндээ болохоор ийм байна. Энд дээр зүгээр уут байгаа. Энэ доошоогоо бас шүүгэнүүд өгөн зөндөө олон шүүгэнүүд байгаа. Гэхдээ энэ олон шүүгэнд бол миний хувцас цөөхөн гэж байна. Тэгээ энэ дээр ингээд хувцснуудаа хийсэн. Би зүнхээ яг энэ дотор тавьчихсан юм. За энэ дээр гутлын шүүгэнтэй. Гутлын шүүгэн дотор нь бол миний сая өмссөн энэ хоёр гутал. Энэ хоёр гутал ерөөсөө миний гутал. Тэгээ тэр доор манай румейтийн гутал. Би ер нь хувцас айгу багтай. За энэ аяг байна. Энэ аяг бол 2000 вон.
Маш хөөрхөн аяга. Хэлбэр мэлбэр. Тэгээ энэ тойл 3000 воных. За тэгээд энэ багснууд маань энэ скотч маань. Тэгээд би энэ савыг 1000 воноор авсан. Дотор нь ингээд энэ дотор нь будаг, энэ дотор нь жоохон тий нүүрнийхаа юмнуудыг хийчихсэн. Энэ болохоор үе мөчний тос. Ээж намайг тэг үе мөчнөө өгдөл төрхээрэ гэж өгсөн юм. За энэ болохоор би лав хариас ер нь ланд бас дуртай. Айгу гой санагддаг. Гэхдээ энэ амар хорц үнэртэй байгаа. Би зүгээр өнөргүй гойлоо авах байсан байлээ. За тэр дэ үзэг балны саваа тэн дээр тавьсан. Тэгээ одоогор бол дүүрээгүй байна. Тэг минь дэвтэр энийг би сая авсан. Одоо унаа. А энэ дээр нөгөө оливиангос гэсэн юмнууд. Тэгээд энэ болохоор захиа байна. Тэгээд энэ дээр миний тэр байна. Бас будагны жоохон юмнууд. А энэ болохоор юу шахмал шампунь. Шахмал юу заяа юу ангижруулагч. Миний тогтворч дуусаагүй юу вэ гэхээр энэ араа. Би нөгөө нэг 1000 вон заяа зураг үлгдэг юу авсан ахгүй юу. Тэгээд би Монголоос ингээ хөөрхөн гэрийнхнийхаа зургийг авчирсан. Тэгээд бас сая Солонгост ирснийхаа дараа найзуудтайгаа зураг мураг авахулсан. Эднэрийгээ би ширээнийхаа эндээс зүүхүү эсвэл орныхоо энд зүүхүү гэсэн чи орны маань энд нөгөө уяагийн уйш тогтоох газар байхгүй юм байлээ. Тэгээ энэ дэвүүр байна. Тэгэд энэ бүр вау. Энэ тэмдэглэлийн дэвтэр заяа зургийн дэвтэрч болгож ашиглаж болно. Би та нарт энийг дараа нь бүр яг гоё unbox хийж дэлгэж харуулад тэг хэрхэн яаж хэрэглэхээ харуулнаа. За энэ бүр амар гоё дэвтэр. Эднэр байгаа. Энэ дотор би Daiso-гоос аваад бас зарлаагүй юмнуудаа хийсэн байгаа. Миний Daiso-гоос авсан юмнууд. Тэгээд миний гоё чимэглэл. Тэгээд ийм аяга нэрээ 2 терагийн аяга зүгээр ингээд Солонгост ингээд хоолнд ороо гаргаж ийсэн чинь гадаад хүмүүс байна мэн. Тэгээд ингээд бэлэг болгохыг өгсөн. За энэ доотл нь бол хоосон. Тэгээд энэ дээр уг хамаагүй үнэтэй цайтай юм хийгээд төгжөөд явах хэрэгтэй юм байгаа юм л та. Даанч би тгийггүй лээ. Тэгээд бит хоёроо хөрвөгч одоо хүртэл хоосон. Энд ингээ ядаргаатай өрөөнд шалгалт хийгээд идэм байна. За яг хоо энэ галын дохио мохол литр гэдэг юм уу ингээд галт аюултай юм байгаа эсхийг шалгадаг заа юу. Тийм болохоор ингээд амар ядаргаатай. Би бүр сайн айлаа шүү. Энэ дээр мөрн ингээд юм дуураад за тэгсний энэнгээр ингээ хүү юм явчмаар байна. Тэг ингээ хаалгах шүү. Хаалга хангалгараа гэ. Амар ядаргаатай. Өглөө бас ингээд тэр нэг ямар нэг ингээд бүр ингээд баах юм яриад байсан. За юу яриад ингээд өглөө унтчихад ингээд тэ 7-8 цагт энэнгээр нь ингээ юм яриа л хэлсэн. За би одоо нойрондоо юу ярьж байгааг нь сонсоогүй. Амар ядаргаатай санагдсан. Тэгээ ингээд солонгосоор нэг ярьсан, араас нь англиар нэг яриад хипшиг хятаар нэг ярьдаг. Энд ягаа саягтаар ярьсан бол мэдсэнгүү. Тэг ингээл 50 байлгахгүй. Тий. Ер нь оюутны байр бол чиний хувийн орон сууц биш. Чиний хувийн орон зай бас яг ч хувийн орон зай бас яг биш. Ингээ хоолтой. Өнөөдөр болохоор юм өстэй йогурт тэгснээ ингээд йогуртын дээр хийдэг юм унтай. За тэнийг өсснээрээ ингээд нэмүүлж олно. Тэгэнгүүтээ энэ одоо ингээ хачирна. Эдрийг бас ингээ өсснээрээ ингээ нэмүүлж олно. Тэгээд эндээс ингээ аяг тав аваад тэндээс хоолоо тавиулаад ирсэн. Гүт very good. Тэгээ хоолоо авсан. Одоо идэх гэж байна. Ер нь бол өдөр алга өөр янз янзын хоол гардаг. Хаяа амар дажгүй, хаяа бүр амар онцгүй. Амар орон гараа. Тэр яг ингээ хөөх ингээ хартаа хийгээд аваад буудлын өрөө шиг энийг хийхээр энэ ингээ гитвчээд тэгээд ингээ гэрэл мэрэлтэй air conditioner дээр ажиллана. Ингээ коридор нэг юм ирхүү. Ингээ хүүхдүүд хувцснуудаа ингээ хатаачдаг заяа. Тэгээд би бол өрөөнд хатаачтай тэр нэр амар байдаг.
Тэгээд эндээ ингээ хогийн савтай. Тэгин дугуй ингээ хогнуудаа ялгаж хийх ёстой юм шиг байгаа заяа. Тэгэхээр энд нэг амар хогоо ялгаад идэх хүүхдүүд байдгүй заа. Шууд ууттай ингээл хийждэг. Тэгээд эндээ устай. Одоо ингээд салуур дуусгаж нь. Тэгээд тийшээгээ бас ингээд өрөөнүүд, ийшээгээ бас өрөөнүүд. Тэгээ би сая тэндээс ирсэн эндээ лифттэй. Тэ. Айгуу. Нас яг саяны өдрөөс хоошоо амар удаан ингээд зөндөө олон шинэ юмнууд худалдаж авсан. Би Daiso-гоос дахиад би шинэ юмнууд зөндөө худалдаж авсан. Daiso бол бид бүгдийн хайр дурлал шүү дээ. Нөгөө олон юм сайн хүмүүсээр хүрээлүүлж байгаа. Тэгээд ер нь тийм гоё дандаа л гоё хүмүүстэй таарад, гоё сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарж байгаа. Тэгээ хүмүүс ингээ намайг чи монгол хүмүүсээс л хол байгаараа, санаатай байгаараа ер нь л ингээд гадагшаа ялангуяа солонгос явж байгаа хүмүүс айгу тэгж хэлт юм байлээ. Санаатай байгаараа, муу санаатай, жоохон санаатай байгаараа хүмүүс айгу муухай болсон шүү гэдэргийг хэлдэг. Тэглээгээд бүр ингээд амар санаархаад ээж бас болохгүй. Гэхдээ гинэн байж юусоо болохгүй гэж бодсон. Тэгээ би яг хаа жоохон санаархаж байхын үед бол байгаа. Гэтэл ингээд муу санаалаад яваад байвал дандаа муу хүмүүстэй таарад ах юм шиг санагддаг учраас би ингээ өөрөө бас ингээд тэр хүмүүсийн тухай амар гоё юм боддог гэх юм уу. Тэр хүнийг би угаасаа л гоё хүнтэй таарна. Би угаасаа л сайн хүнтэй таарна. Тийм би юм чин дандаа сайн хүмүүстэй л таарна, сайн хүмүүстэй л найзал дотносон гэж боддож дандаа тэгэж гоё сайхнаар бодож байгаа учраас бас ингээд дандаа юм хөөрхөн мундаг хүмүүстэй таарж байгаа байх гэж бодож байна. За тэр яах вэ? За тэгэхээр одоо хэдүүлээ. Миний өрөөг тэгээ дахиж нэмж Daiso-гоос авсан юмнуудыг харъя. Тэгээ бас хүмүүсийн надад өгсөн гоё юмнуудыг бас хөөрхөн юмнуудыг нь хамтдаа харцгаая. Би энэ чамдааныг уг нь тэр дээр тавьчихсан байхгүй юу? Манай өрөөний охин ингээд тавьсан байдیں۔ Тэгсэн чинь миний чамдаа үнэхээр л авраг болохоор багтаагүй заа бүр ингээд чихээд тэн дээр гарахгүй. Тэг өөрхи энд ингээд миний альчуур хатаагч болол байж байгаа. За ор бол ийм байгаа. За энэ доотлт болохлээрээ нэмэгдсэн. Энийг би гутлаа пүүз мүзээ угаах гэж авсан. Одоогоор угаагүй байна. 0-ын цаас байна. Тэгээ тэр нүүрний багс угаадаг юм байна. За энэ бас саяны бичлэг түрүүний саяны оруулсан бичлэгнээс илүү бүр хөгжсөн. За энэ дотор ийм самар үзэн байгаа. Манай найз өгсөн. Айгүй хөөрхөн. За тэгэнгүүтлээ ингээд нөгөө цай, кофе, энийг Twix авсан заримдаа яг амттай мэдмээр санагдвал гээд тэгээд миний choco pie-нууд байна. Хатан цай маань ер нь бол дуусах өгч байгаа. 2 Oreo. Энэ Oreo-г нь 2 дээр нэмэх нь 1 болцсон байсан байхгүй юу? За тэр чи 2 Oreo байна. Тэгээд энэ зүү арц 10 шиг зүү арц. Ёо энэ зүү арц бүр ингээд уугаад бараг нулимс гоожих шахсан тхүү. Шоколад байна. Энийг болохоор сургуулийн гадаа явж исэн чи идүүл аяныхан тараагаад явж исэн. Тэгээд энэ нөгөө алдарт Монголоос надтай хамт ирсэн голден голыг би нэг идсээр л байгаа. Нэг ирнэ л идээл байгаа. За энэ дотор болохоор нөгөө цоожтой шүүгээ штэ. Энэ дотор яг гадаад паспорт. Тэгээд өдрийн тэмдэглэл. Миний нууцуд байгаа. За тэгээд дээшлээд ирэхлээрээ энэ зургнууд нэрээ тийм би Daiso-гоос тэр гэрлийг авсан гэрэл залгаа хараад. Ой. Энэ гэрэл хөөх юм нь үнэхээр хэцүү заяа. Энэ айгүй хэцүү бүр тэр гэрэлтүүлж байгаа зайг нь л харчаач тээ. Ой бүр үнэн айлаа энэ гэрэл. Гэтэ яг би ингээд авмар болоод авсан л да. Би ер нь лама гэрэл мэрлэнд аягүй дуртай. Тэгээд ер нь ингээ гэрэл vibe ийм гэрэлнүүд аягүй гоё vibe өгдөг гэж боддог. Тэг гэрэл нь ер нь амар дуртай. Би энэ гэрлийг авсан чинь тэр тусгаж байгааг нь харчаач тэ. Хүнээс гойж байгаа юм шиг тусгаж байгаа сте. Энэ хас аягүй хөрхөн дурсамжтай. Намайг энтэй амар адилхан гэдэг байсан шүү дээ. За тэгээд энэ дээр ингээд хичээл номнуудаа тавьдаг. Эднэрийг бас тавина. Би одоо хичээлээ хийж байгаа. Тэгээд энэ нь болохоор өнөөдөр номын сангаас зээлсэн ном. За тэгээ энэ дээр болохоор нөгөө найзын маань өгсөн маск. Энэ болохоор айгүй хөөрхөн.
Нарта манай ажил дээр нэг ингээд хөөрхөн ажиллаж байгаа хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүмүүстэй нэг ийм тараагаад идэг ах байдаг аахгүй юу? Айгу хөгшин ч гэego залуу царайтай 40 идтэй. Айгу залуу царайтай. Тэгээд 30 мужтай болов 40 идтэй. Тэгээд өөрөө хүүхэд нь бараг бидний насны ах гээд ингээд өдөр ингээ айгу хэцүү ажиллаж байгаа. Ер нь тэгээ өөрөө ингээд нэг хүнд юм өгмөр санагдсан юм шиг байгаа. Ингээд ийм хүүхдүүдэд ийм чихмэл октоодод ийм чихмэл утасны оосор өгөөд идэг аахгүй юу? Тэгсэн чинь надаа ийм стич гэсэн ийм цүнх өгсөн. Хөөрхөн би одоо энийг яах вэ? Хаана үүрэх вэ? Үгүй тэгээ яах вэ? Эн чинь бас яана би нэг подуулахтайгаа хэдэн бичлэг хийж вэ? За. Хаана энийг одоо би ингэж үүрхэвдээ энийг ч тоо. Хитээр хөөрхөн байгаа замир идүүтэй. Айгу идүүтэй. Яах вэ? Бүр ингэ сэтгэл санаа бүр ингэ болцсон байвал үүрч магадгүй. Гэтээ хөөрхөн. Тэг энийг надад өгсөн. Гэтээ гол нь энэ ингээ ганцаараа биш за. Энэ дотор штэ. Дахиад нэг юм байсан. Энэ хөөрхөн. Энэ болохоор төлхөрний оосор заяа. Ийм хөөрхөн бондор хавч юм шиг байгаа. Хавч. Тэг бас ийм хөөрхөн юмтай болсон. Яа, бисээ бичлэг хийсэн чи slow motion дээр хийсэн байвал яа. Яа, би бүр сая 2 удаа бичлэг хийсэн. Хоёулангийн slow motion дээр хийсэн. Яа, аримжлаа. Зэг ингээд айгүй хүнд хэцүү өдрийн араас ингээ хүнээс юм хөөрхөн бэлэг авахар чинь амар гоё идэм бэлээ штэ. Бүр айгүй гоё тайтгарал амар гоё идэм бэлээ. За энэ дээр дахиад идэх юмнууд байна. Уучлаарай найзуудаа би ингээ баахан идэх юмтай. За энэ болохоор Вакус манай найзын ах нь бас өгсөн. Би ингээ арц асуусан байхгүй юу? Танд ингээ зөв арц байгаа юу гэсэн чинь бүр надад бүр авчирж өгөөд тэгснээ ингээд хөөрхөн вакус авчирж өгөөд бас терафлю өдрөө авчирж өгсөн. Амар хөөрхөн ингээ намайг тойрсон сайхан хүмүүс зөндөө байгаад би амар баярлж байгаа. Тэгээд аюу гоё ягаа. За энэ болохоор миний Daiso-гоос авсан бичээн байна. 2 бичээн. Энэ ингээд нэг нь 1000 заяа. Тэгсэн чинь доор GS нэг нь 2000 заяа. Муухай. За энэ тэгээд нэг Choco Pie ягаа. Би ер нь ингээд Choco Pie Oreo-горыг өглөөг болгодог. Тэгээд миний хайртай бааварцай. Та нар бааварцай мэдгүй үү? Бааварцай мэдгүй үү? За бааварцай эн чин бүр ингээд манай нутгийн брэнд заяа. Бүр хөвсгөл нутгийн брэнд. Тэгээд энэ уусаа амар дуртай. Тэгсэн чинь манай найз өгсөн надаа. Бас л гэрийн гадаа хөрхи бороо орцсон байхад авчирч өгч мөгөө. Йоо. Би бүр айгу сайхан хүмүүсээр хүрээлүүлэх юм аа. Йоо. За. За тэгээд ингээд тэр нөгөө надад бүр ингээд юм том хайрцгаар авчирч өгсөн заяа. Нэг нь ингээд би тэнд одоо задлаад 1-2-ыг ууцсан. Нэг нь болохоор энд ингээд бүтнээр ингээд дотроо байгаа. Тэгээ ер нь бол ингээд миний энэ хэсэг бүр саяны энэ өмнөх бичлэгээс илүү ингээд хөгжсөн байгаа зү. Юмнууд маань нэмэгдээд арай тухаа олоод, тохио олоод нэмэгдсэн. За, тий хөргөгч. Хөргөгч маань хөргөгчийг ер нь би байнга л ашигладаггүй. Тэр дотор за энэ талд миний юмнууд байна. Энд ингээд би өнөө өглөө авч ирсэн. Энэ бүр амар гоё байсан ёо. Бас энийг өглөө идэх үү, одоо идэх үү. За тэгээд миний бас Daiso-гоос авсан нүүрний маск. За энэ болохоор нөгөө нэг түрхэн ингээд 50-гууд ингээд 50-ад ингээд хонцохлоор маргааш нь өнгөхгүй болчдөг нөгөө энэ маскнууд эдэн штэ. Маск эдэн штэ. Тэр энэ ард нь байгаа 3 царайлаг амтан болоо. Миний 3 ягурт. Энэ ягурт доор 2 дээр нэмэх нэг гэдэг аахгүй юу? Ятраатай дандаа. Үнийг ярих гад энэ ягурт бүр сөөгүүд за айгуу гоё. Тэгээ би өдөр заавал нэгийг уудаг гэсэн. Ойр энийгээ бүр авснаач мартчихэж. Тэг өнөөдөр ямар тач нэг нь иднэ. За ер нь тэгээд ингээд хөөрхөн тохичж байгаа. Хөөрхөн тохичсон амьдралдаа дасан зохицож байгаа. Тэгээд байр маань ч гэсэн байрандаа ч гэсэн нэлээд тасж байгаа, гоё байгаа. Бичлэгийг бодох юм бол бүр тэгж уйлж муулахаа бол бүр болсон. Би яг ирснээсээ хойш 2 л уйлсан. Нэг нь эхний өдрөө. Тэгээд нэг нь болохоор
Яг саяны бэлтгэн дээр гарсан байранда ирсэн өдрөө найзаасаа салаад яг ганцаараа ингээд ирээд нүүж ирж байхдаа амир уйлсан. Тэрнээс хойш бол би дахиж юусоо уйлаагүй. Тэгээд одоо бол ингээд сайхан амьдралдаа дасан зохицох гээд ажил бас хийж үдсэн цаадах чинь ажил хийгээд бүрээсээ аалж өгсөө ёо. Тэр тухайга бас нэг ярнаа. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг ер нь бол энэ хүрээд өндөрлүүлж байна. Тэгээ маань үзэж намайг хайрлаж бичлэгийг маань үзэж лайк дарж, subscribe дарж тэгээ бүр зөндөө олон хөөрхөн комент бичсэн хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Би сая бичлэгээ хийж дуусчаад бас хичээлээ хийж аваад гинт нөгөө явахтай юм санагдаад. Тэгээд наараа ингэ дотроо ингэ юутай. Ингээд шоколадтай. Ингээ асаа. Утга. Идэх юм хараад жаргалтай болдог юм баа шүү. So good. Bye.